Арамын сонсогчдоо өнөөдрийнхөө дэгжин зүрх нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хамтдаа сэтгэл зүйч Елена Макаренкогийн хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж тойрноход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаасан тухай бас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр хүн болгон хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгойлон өсөж тойрноход нь зөв харилцаатай, зөв хүмүүжтэй хүн болоосой гэж маш хүсэж бас зориулт гаргадаг байгаа. Тэгвэл бас сэтгэл зүйчийн хувьд хүүхдүүдийнхаа төлөө ээж аваад нь юу гэж хэлэх ёстой, юуг ярьж өгөх ёстой, бас юуг сонсох ёстой, бас ямар зүйлсийг асууж явах ёстой, бас ямар дүр зургийг үзүүлж явах ёстой, бас ямар үед цаг гаргаж байх ёстой тухай бас бичсэн байгаа. За тэгвэл хамтдаа эхнээс нь бас ярилцъя гэж бодож байна. Та ч гэсэн магадгүй өөрийнхөө хүүхдийг бодохдоо би ер нь ямар үгийг хамгийн их хэлээд вэ? Би хүүхдээ яаж яахт нь ямар хандлагыг надаас илүү их гаргаж байгаа вэ гэдгийг бас анзаараад үзээрэй. За тэгээд ээж аваад ялангуяа энэ өгүүлбэрийн үгсүүдийг хүүхэдтэй байн хэлж байх юм бол хүүхэд эцэгхийн хайрыг илүү гүн мэдэрч өөртөө итгэлтэй болж баяр баясгалантайгаар илүү аз жаргалтай амьдрч чадна. Бас бусдын хувьд ч гэсэн баярлуулж чаддаг нэгэн болж өсөж тойрон чадах нэ. За тэгвэл үргэлжлүүлэн хамгийн ихний хэлэх ёстой үгсүүдийг хэлье. За мэдээж та анзаарч байгаа хамгийн ихэнд хэлэх ёстой үг бол би чамд хайртай гэдэг байгаа. За энэ би чамд хайртай гэдэг үгд хүүхдэд маш их зүйлийг өөртөө итгэх итгэлтэй байдлыг ээж аав нь үнэхээр надад хайртай юм байна гэдгийг дахин хэлэх болгонд ойлгож мэдэрч бас цээжилж бас тэр олгоныгаа бас бусдад харуулдаг. Манай аав ээж надад хайртай гэдгийг шууд үгээрээ илдүүлчихсэн өөрийн гэсэн зүрх сэтгэлд нь тэр зүйл бий болсоор байдаг. За юу ч болж байсан ээж нь аав нь чамайг хайрлнаа гэдэг үгийг хэлж явах хэрэгтэй. За чамд уурлаа гэд хайрлах болохгүй гэдгийг бас загинжих үедээ хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь чи энэ зүйл дээр буруу хийсэн учраас ээж нь аав нь чамайг загинж байна. Тэгэхээр чиний эн чинь буруу байсан учраас би чамайг зэмлэж जैन. Тэгтээ би чамд хайртай биш ээ. Зарим хүмүүс аав ээж намайг загнаад уурлаад зодсон учраас надад хайргүй, би байхгүй байвал болчих юм байна гэсэн тийм бодол боддог хүмүүс нэрээ маш их байдаг байгаа. Тэгээ судалгаанд ч гэсэн яг хүүхдүүд тийм хүүхдүүд байдаг учраас бага насны хүүхдүүд ч гэсэн амиа хорлох тохиолдол бас гарч ирсэн. Энэ аюултай зүйл ч гэсэн эргээд юу гэхлээр бид нар хүүхдүүдтэй би чамд хайртай гэдэг үгийг хэлэх нь цөөрсөн байгаа учраас энэ үнэхээр хайртай улмаас зэмлээд байна эсвэл хайргүй улмаас зэмлээд байна гэдгийг хүүхүүд ялгаж чаддаггүй байгаа. За тэгвэл уурлсан ч гэсэн хайртай, уурлаа ч гэсэн хайрлага болохгүй гэдэг үгийг маш сайн хэлж явах хэрэгтэй байна. За тэрний дараа болохоор чамайг хоол байсан ч хайрладаг, бас маш их сандаг шүү гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Та магадгүй ажиллаар 2-3 хоногор явдаг байж болох юм, эсвэл сар ч юм эсвэл манай нэвтрүүлгүүдийг тархсан монголчууд маань их үздэг байгаа. Тэгэхээр та хүүхдээсээ гэр бүлээсээ хол байгаа зөвхөн хүүхэд гэлтгүүгээр их нартай нөхөртөө хүүхдүүдтэй үнэхээр хол байсан ч гэсэн хайрладаг шүү, хайрлаж байгаа хэвээрээ шүү, сандаг шүү гэсэн ийм халуун дулаан үгийг хэлдэг байгаасай гэж уриалах байна. За түүний дараа болохоор хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж аав нь чамайг л авах байсан гэж бас нэг гоё хэлж болох юм те. Тэгсэн ч тэгээгүй ч би чамайг л авсан, чи бол миний хайртай хүү гэдгийг хэлээд яагаад бас ийм өөр талаас нь ярилцаж болохгүй гэж те. Үнэхээр магадгүй би охинтой болмоор байсан ч гэсэн 3 хүүтэй айлж болох юм. Охинтой болмоор байсан ч гэсэн миний хүсэл байгаа ч гэсэн хүүтэй болоё гэдгийг та нарыг л болж авна. Та нартай л та нарыг сонгох байсан ч гэдэм үү. Ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэй хайртайгаа маш их мэдрүүлэх зүйлсийг хэлж явах хэрэгтэй. За мөн дээрээс нь хүүхдүүд гэрээ цэвэрлэхэд тусалсан ч юм уу, эсвэл хувцас гоё ивсэн ч юм уу, эсвэл орж ирэнгүүтээ гутлаа зөв тавьсан ч юм уу, эсвэл хоолоо идчихэд угаал туранд хаалбгаа аягтайгаа хийцэн ч юм уу, иймэрхүү байдалд сайн үг үйлдэл гаргах тохиолдол болгонд нь баярлаа гэж бас хэлж явах хэрэгтэй. Үнэхээр баярлаа гэдэг үг хүүхдүүдэд хүндэж байгаа, бас тэднийг магтаж байгаа,
Үнэхээр тэдэнд баярлснаа илэрхийлж байгааг боловч тэрнээс цаагуур маш олон одоо мэдрэмжийг хүүхдүүдэд өгдөг байгаа. За тийм болохоор баярлалаа гэдэг маш чухал үгийг та бас аль болох сайн хэлж байгаарай. За тэгээд магадгүй бас хамтдаа аауд нь хүүхдүүдтэйгээ тоглолоо гэж бодъё. За тэгээд тоглоомод хурааж дуусны дараа. За өнөөдөр ч сайхан тоглолоо шүү гэх мэтчлэн хамтдаа сайхан цагийг өнгөрүүлснээр дахиж нэг ярилцаад үгнээд тэгээ сая түрүүний энэ дээр инглээ тэглээ те тэгтээ өстой сонирхолтой чи тэрэн дээр өстой мундаг байсан ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар хамтдаа өнгөрүүлсэн цагаа бас эргэж нэг дүгнээд юутайч сайхан цаг өнгөрүүлсэн гэдгээ дахин нэг давтаад өнгөрөх хэрэгтэй. За тэгэх юм бол хүүхдүүд маань эргээд байхдаа нэрээ аав ээж минь надад цаг гаргадаг. Нэрээ тэрд мөн сайхан тоглож байж илээ. Насанд хүрсэн хонойч гэсэн тэр үеийнхээ гоё сайхан дурсамжийг мартахгүй байж болно шүү дээ. За түүний дараагийнх болохоор миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. За тоглож исэн үү, хамт аялалд явсан уу, хамтдаа гоё амттай хоолт ресторанд очсон уу те. Эсвэл гоё парк дээр очиж тоглосон уу. Ямар ч байсан сайхан мөч өнгөрүүлсэн байгаа бол тэр нэгэ ч гэсэн хүүхүүдтэй илэрхийлээд миний амьдрал ястай сайхан мөч байлаа. За тэднэрээс зорын ганц гэж хэлж болохоор хамгийн гоё брегино байлаач гэдэг юм уу те хүүхдтэйгээ. За бас аюу сайн өөрийгөө илэрхийлж өөртөө санагдсан ямар мэдрэмж авснаа илэрхийлж явах юм бол хүүхдтэй явандаа ч гэсэн өөрийнхөө тухай за өөрийнхөө юу мэдэрч байгаагаа өөрийнхөө баярлснаа талархснаа уучлал одоо гуйхтаа ч юм уу буруу мэдрэхтэй ч юм уу те энэ олгоныгоо бас гаргаж чаддаг болон тэгээ энэ явандаа гэхэлэр хүнтэй харилцаанд ч гэсэн маш сайнаар нөлөөлөх байгаа. Тийм болохоор харилцаа сайн байх юм бол асуудал айхтар үүсэхгүй асуудал бага байна гэдэг чинь амар тайван бөгөөд аз жаргалтай амьдралын бас нэг хэсэг. Мэдээж бас асуудалгүй амьдрал гэж байхгүй ч гэсэн харин бидний сонголт байгаа. Юмыг яаж харах уу, юмд яаж хандах вэ гэдэг сонголт байдаг учраас зөв сонголт хийхэд нь бид нар тусалж авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр эдгээр зүйлсэд айгүй том хүнд юмсыг боловч нөлөөлөхийн хувьд бол бид нар маш энгийн. За өнөөдөр өстой сайхан тоглолоо ч юм уу те. Өнөөдөр амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа ч гэдэг юм. Иймэрхүү маягаар өөртөө бид нар үзүүлээд, харуулад, мэдрүүлээд, ойлгуулад тах юм бол хүүхдүүд ч гэсэн тэр чинь нэгээрээ бас тийм нэрээ өнөөдөр аяа гоё байсан юм байна гэж бодсноос үнслэн улбаалаад өөртөө ч гэсэн илэрхийлдэг болох байгаа. За ярьж өгөх зүйлсийн тухай хамтдаа бас ярилцъя. За төрсөн тухай түүхийг нь ярих айгүй гоё штэ. За магадгүй өрчилж авсан хүүхэд байсан ч гэсэн одоо чамайг өрчилж авах тийм байлаа. Тэгжсэн чи тэр үедээ ингэжсэн чи ийм хувцастай иржсэн. Тэр үедээ чи ингэдэг байсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү маягаар төрсөн түүхийг нь ярих. Бас хүүхдэд өөрийнхөө хэн бэ гэдгийг өөрийнхөө ямар байсныг сонсох хүүхдэд ч гэсэн айгүй сонирхолтой байдаг. Тэгээд миний хувьд бол дүүгээ жоохон байхад нь байн ярьж өгдөг байсан нэг манай дүү ч гэсэн айгүй сонсох дуртай. Тийм болохоор хүүхдүүд өөрсдийнхөө ямар байсныг айгүй сонсох дуртай. Дээрээс нь чи одоо айгүй том болцсон байна гэдгийг бас тэр үедээ мэдрээд сонсоод сууж идэг байгаа. Хизээч магадгүй энийгээ сууж явахдаа би дахиж тийхгүй бахаа гэж бодоод сууж явах юм үнэндээ тэрийг бас илэрхийлж авах гэж гэсэн байдаг. За тэрнтэй ялгаагүй бас төрснийг тухай мөн жаахан байхдаа хэрхэн одоо өсгөж хүмүүжүүлж байснаа заримдаа ингэж арчилж байснаа ч юм уу те. За чи тэр үед айгүй их тэгээд ч гэдэг юм уу те. Магадгүй янз янз инээдтэй зүйлс байж болох юм. Автобусны дотор айгүй чанга одоо унгаат ч гэдэг юм уу, муухай өнөр гаргаат ч гэдэг юм уу гэтэл хүмүүс чам руу биш над руу хараад байсан ч гэдэг юм уу тийм ямар нэгэн байдлаар айгүй хөвгөлтэй хэрхэн одоо өсөж байх үедээ ямар зүйлс тохиолдож байснаа бас ярьж өгөх юм бол хүүхдүүд айгүй дуртай байдаг. Тэр нь эргээд цагийг айгүй гоё дурсамжтай өнгөрүүлж байгаа боловч ийм үе ч гэсэн байсан юм байна гэ өөрийнхөө тухай бас илүү их мэдэж аав. Тэр үед ч гэсэн эви яав ээж минь миний өмнөөс хүмүүс муухай харж ахтан тэгээд өнгөрчээсэн байх нэ ч гэж бас бодох үе байна. Хөгжилтэй дүүхүүд бас биднэрт хүүхдүүд өсөж тарамж байгаа зөндөө болдог шүү дээ. За түүнээс гадна яагаад энэ нэрийг өгсөн юм бэ гэдэг тухай бас яриулъя гоё. Миний нэрний хувьд болохоор сонирхолтой хэлэхэд манай аавын хамгийн бага дүүгийн нэрний тал дээрэс нь манай ээжийн хамгийн бага дүүгийн нэрний талаас нийлээд миний нэр бүтсэн байдаг. Тэрнтэй ялгаагүй
манай аав ээж хэлж өгсөн учраас би ингээ мэдж байгаа. Тэрнтэй ялгаагүй та хүүхэдтэй тэр нэрийг хэн өгсөн, яагаад ингэж нэрлсэн, ямар бэлэгдэлтэй, яагаад бас ингэж нэрлснээр ирээдүйд ямар хүн болж өсөж торноосай гэсэн хүсэл мөрөөдөлтэйгээр ерөөлтэйгээр энэ нэр өгсөн бэ тухай бас ярьж өгөх юм бол хүүхэд ч гэсэн тэр тухайга байнга бодоод бас өөрийгөө урамшуулад зарим хүнд хэцүү хийс ч гэсэн нэрээ бодоод босч ирэх ч юм уу. Тиймэрхүү үед хүн л асан хойно хүүхдүүд хүртэл байдаг байгаа. Тийм болохоор танд ч гэсэн хэлэхэд нэр өгсөн түүхийг нь бас ярьж өгөөрэй. Магадгүй та бас өөрийнхөө нэрийг бодоод үзээрэй. Миний нэрийг яагаад өгсөн гэлээ, хэн өгсөн гэлээ гэдгийг бодоод үзгүй. Хэн нэг нь танд бас маш сайхан бэлэгшээлтэйгээр, хүсэлтэйгээр, ерөөлтэйгээр таны сайхан нэр алдрыг өгсөн гэж бодож байна. За тэрний дараагийнх болохоор өөртөө жоохон байхдаа ямар хуу амьдарч байснаа хөвгөлтэй маягараас ярьж болно. Энийг болохоор бидний үед ийм байсан чи одоо ингэж шаардахтаа биш. Аав ээж нь та нарын үед байхад та нарын насан дээр байхад ийм гоё тоглоом байдгүй лээ. Юм компьютер, юм ухаалаг утас. Тэгэл эрзэн ч юм уу эсвэл одоо төв өшөөлөд ч юм уу те. Та нар тэг гэж мэдгүй ч гэдэм юм уу. Иймэрхүү маягаар арай нэг өөр юмыг бас мэдрүүлээд яагаад бас хүүхдтэй одоо байхгүй ч гэсэн боломжийнхаа ирээр өөрөө одоо твэг хийгээд ч юм уу эсвэл октоудтай дууссан тосныхаа саваар бид нар тэгжил тоглолдог гэсэн чинь дууссан тосныхаа саваар люкс мүкс хийгээл те чита энтер тоглолтсон тэр мэригээс хамтдаа хуваалцаа тоглож үзэж болох юм хүүхдтэйгээ өмнө нь ингэж тоглолдог байсан. Илгээс аяг айл гэртдэг байсан шүү дээ. Сүүлийн хүүхдүүд хэр айл гэрттэй байгаа юм. Бидний үед бол маш их айл гэртдэг байсан. Бидний дээд үеүүдэд ч гэсэн айгүй их айл гэртэж чулуугаар хүртэл тоглолдог байсан. Тэрийгээ ч гэсэн яриад хүүхдүүдэд хэлэхэд яагаад чулуугаар тоглосон энэ зөндөө тоглоом байхад чинь гэдэг юм уу те. Иймэрхүү маягаар одоо хүүхдүүдийн хувьд бол төсөөлхийн аргагүй тийм орчин байгаад байгаа шүү дээ. Тэрнийгээ ч гэсэн гоё танилцуулаад ийм үед ингэдэг байлаа. Өвөө эмээ ийм ингээд тоглолдог энэ нь манай одоо бор авдарч гэдэг юм уу те. Тиймэрхүү маягаар бас яагаад жихнээсээ тоглож болохгүй гэж. За тэгээд иймэрхүү маягаар ярьж агаад өвөө эмээгээ ярьсных бас дээрэс нь өвөө эмээ нар нь хэрхэн учирсан тухай бас ярьж болохын. Дараад нь аав ээж нь хэрхэн учирсан тухай. За ингээ гоё аав ээж нь тэгж танилцаад тэгээд 20 байсныгаа дараа тэдэн жилийн дараа ийм хөөрхөн хүүхэд бол ирсэн штэ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү маягаар түүхээ бас гэр бүлийнхаа түүхийг багаас нь ярьж өгөх нь мэдээж нэг яриа л дуусчихваш нэлээд хэдэн удаа ярьснаар нэлээд олон хүнээс сонссноор тэр хүүхд ч гэсэн өөрийнхөө үндэс угсааг тэгэд уюудээ хин нь яаж ясны тухайга мэддэг болно. Тэгээ мэдээд ирэхэр хүүхэд илүү юмд хандлагч цаг өөр болтой штэ. За тийм ба. За тэгэнгүүт дуртай өнгөнийхөө тухай ярьж болох арай өөр хөнгөн сэдв те. Дуртай өнгөнийхөө тухай яриад яагаад энэ өнгөнд дуртай болчих вэ? Бас дээрэс нь энэ өнгөтэй юунд одоо манай гэрт байна. За ийм өнгөтэй хувцас юу байна? Хувцас дундаасаа тэр нь хамгийн дуртай хувцас нь мөн үү? Тэрнтэй ялгаагүй чамдаас ямар өнгө дуртай вэ? Ямар өнгө гоё вэ? Айланд нь дуртай вэ? Гэх мэт хүүхдээ бас хамтдаа яриулаад мэдээж нэг талаасаа байнга эцэг ихийн хүүхдээ ярих биш. Тэр чинээгээрээ эргүүлээд хүүхдээсээ бас тэр хэмжээний одоо мэдэрсэн зүйл бол мэдэрсэн зүйл, дуртай өнгө бол дуртай өнгө, хоол нь бол дуртай хоол юм ч юм уу те. Эргүүлээд таас хариултыг аваарай гэж хэлэх байна. За ингээ явандаа өөрийг чинь заримдаа юу зовоод тухаас ярьж болох юм. Заримдаа ингээ чамайг орой гадаа гарч тоглохдоо зузаан хавцаа өмсөөрэй гэж яхад чи өмсөөж өмсөөгөө нэмхэн хувцтай гарцсан байхны чинь хараад ээж нь аав нь айгуу санаа зовдгоо ханаа төрчвэ дэ миний хөхөд аяагийн өвдчвэ дэ гэж санаа зовдгоо гэдэг ч юм уу те. Заримдаа яг юу зовоодаг тухайга чи тэр үед тэгэж их өвдөж байлээ. Тэгээ бид нар маш их сандарч санаа зовж исэн. Ингээд чамайг дахиж битээ өвдөж имлэг твтээсэ гэж боддог ч гэдэм үү те. Эсвэл өвөө эмээ нь эмнэлэг төвчтэй хэцүү байгаа нь ээжийг нь аавыг нь айгүй зовоож байна. Хоёулаа хамт эмнэлэг дээр эргэж очих уу ч гэдэм үү те. Иймэрхүү маягаар өөрийнхөө хүнд хэцүү байгаа тэр зүрстгэлээсээ бас хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Хүүхэд ч гэсэн ялгаагүй хүнд хэцүү байгаа. Миний
таагүй мэдрэмжийг ч гэсэн бас хүнээс сонсохдоо тэр хүний байр суурин дээр очиж сонсож чаддаг, хүлээцтэй, мэдэрч чаддаг нэгэн болох нь бас зөвхөн өөрийгөө бодох биш, бусдыг бодож чаддаг тийм зүрх сэтгэлд төрүүлдэг тийм хандлагатай дотн тусалдаг байгаа. За тэрний дараа болохоор гарыг нараад 3 удаа хатгаад одоо ингэж хатгаж байгаа нь хайртай гэсэн үг шүү гэх мэтээр кодлох хэрэгтэй тохиролцоод энэ аюу гоё. Тэгээ тийм болохоор зүгээр л яриан дундаа байж байгаас ч юм эсвэл гадуур явж байхдаа 3 удаа гараа хатгаал. Тэнгүүд чинь нөгөөх өөхт ч ойлгоо штт. Тэгэл хайртай гэж хэлж байгаа юм байна гэл ойлгонгоо одоо магадгүй автобус дээр явж ясан ч гэсэн ээж нь хүүхдийн гарыг 3 удаа хатгахад ээж нь ч аюу гоё мишээгээл явна, хүүхэд нь ч гэсэн аюу гоё мишээгээл явна. Харин харж байгаа хүмүүс нь юу болоод энийгээ байгаа ойлгохгүй. Гэхдээ таарын хооронд ийм хайртай шүү гэсэн гоё үг мессежээр дамжиж байна те. Иймэрхүү маягаар хайртай шүү гэдэг үгийг альваалах бүхэл боломжоор хэлээрэй гэж хэлэх байна. За ээж нар бол заримдаа гоё хоол малн дээрээ кетчупаараа ч юм уу зүрх хийцэн байдаг. Бас хайртай шүүгээ бичсэн байдаг. Янз янзын байдлаар альваалах хичээж оролцдог. Харин аав нарын хувьд бол иймэрхүү маягаар оролдож болох нь тий. Гарын 3 удаа ингээ хатгангуудаа хайртай гэсэн үг шүү зэ миний хүү. Гал гэж гадуур явж байгаа хүүн айгүй гадуур явж байгаа хогийн саунд гүйж хийчихэд ирсэн бол 3 удаа гарын хатгаал сайн бай гэж хэлгээд хайртай шүү чамдаа би хайртай шүү баяр одоо үнэхээр аав нь хайртай ч гэсэн сайн байна гэлтэй аль болох байгаа бүх магтаалаараа магтаж бас түүнд өөрийнхөө биеийн хэлээр ч илэрхийлж байна гэсэн. За тэгээд тэрний дараа бас ярилцах зүйл юу вэ гэхээр ойрын төлөвлөгөөгөө хуваалцаж болох юм. Хүүхдүүдтэйгээ за одоо удахгүй өвөж болох гэж байна. Тэгэхээр хэдүүлээ бас өвлийнхаа хувцыг гаргая. За зүүнийхээ хувцыг эртнээс миний хүүхдүүд одоо ихэж хурааж янзлаараа өвөл болсон ч гэсэн өмсмөр байгаа подолка тусдан тавиарай гэдэг юм уу те. Иймэрхүү маягаар өвлийн хувцаа бэлтгэж гин үү эсвэл зугаалганд явах гэж гин үү. Зугаалганд явах гэж байгаа бол миний хүүхдүүд авч явах юмнуудаа эртнээс энэ хайрцагтаа хийж байгаа нэг хайрцаг гаргаад өгч. Тэгээ заавал яг явах гэхээр энийгээ авмаар тэргээ авмаар гэхгүйгээр минийхөө яг авч явах яг хэрэгтэй гэсэн дэшээгээ тэгээд авч яваад хамтдаа зугаалган дээр тоглохтой тоглоод хэрэглээ заа юу гэж хэлээд ойрын төлөвлөгөөгөө хуваалцах маш хэрэгтэй. За тэгээд дээрэс нь аав нь ээж нь магадгүй ах их чинь ажил хийдэг бол хийдэг ажлынхаа тухай бас ярьж өгдөг. Танаа чи юу хийдин гэхээр цагтаа юуны цагтаа гэж хэлж хүүхдүүд байдаг. Гэтэл өшөө жоохон том болсон ч юм өшөө илүү сайн ярилцдаг хүүхдүүд л манай аав замын цагтаа гэж агаал аюу сайн ярьдаг. Тэгээд дэслэгч хурандаа бол хурандаа гэдгийг бас сайн чаддаг. Тийм болохоор аав ээжүүд ч гэсэн яг өөрийнхөө ажлын тухай ярьж өгөөд ажлынхаа одоо онцлогийг ч юм уу ажлынхаа бахархалтай зүйлийг хүүхдүүдтэй ярихдаа хүүхдүүдтэй ч гэсэн таны тухай хүмүүст ярихдаа бахархах нь таны сонгосон энэ мэрэгчлэр бахархах нь ирээдүйд их оронд ямар чухал байр суурь эзэлж байгааг ч гэсэн бодож ирээдүйд ч гэсэн магадгүй аавгаа дураа цагдаа ч юм уу те ямар нэгэн байдлаар сайн нөлөөллийг үргэлжлүүлэн авсаар байх юм аа. За дараагийнх нь болохоор сонсох зүйл байгаа. Машинд явж байхдаа хүүхдээ юу ярьж байгааг аягүй сайн сонсож явах хэрэгтэй. Малангуй хүүхдүүд бол ер нь яг нэг юмд анхаарад ярих гэхээсээ илүү өөр юм хийнгээ заримдаа өөрийнхөө тухайс дэлэн талангуй сайхан ярьж өгдөг штэ. Тийм болохоор машинд явж байхдаа гадуур юм харж явнгаа унаанд явж байхдаа ч юм уу те хүүхд чинь юу ярьж байна тэндээс хүүхдийнхаа юу бодож байгаа юун дээр баярлсан юун дээр гомдсон юун дээр яах хэрэгтэйгээ бид нар бас мэдэж авч болдог. За мөн тоглоомыг ашиглаж болно. Тоглоом бол маш чухал байгаа. Зөвхөн тоглоомол таалд сонирхож байгаа хэсгийг нь бас мэдэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж тоглоом бол маш чухал ч гэсэн тэр тоглоомоо яг яаж тоглож гин, зөв тоглож гин үү, хэрхэн одоо эвлүүлдэг тоглоом бол юу эвлүүлж гин те. Иймэрхүү маягаар юу сонирхож байгааг нь тоглоомоор дамжуулж мэдэж авч болох юм. За тэгэхээр тоглоомоо тоглонгоо танаа өгч юу яаж гин? Цаашдаа яамаараа гэдгийг бас ямар өнгөнд дуртай ч юм уу те. Юг хийгсэн чинь сайн болохгүй байна ч гэдэг юм уу. Хамтдаа хиймээр зүйл юу байна ч гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар тоглохдоо бас хүүхдүүдийг яриаг нь сайн сонсож байх хэрэгтэй.
За зөвхөн тоглоомд гэлтгүү цэцэрлэгдээ яваад сургуультай яваад ирэхэд ямар нэгэн асуудал тулгарсан уруу царайтай ороод ирэх юм бол яасан юу болов? Чамд юу нь муухай санагдсан? Чамд юу хэцүү санагдсан гэд асуудлуудыг нь өөрөөр нь айгүй сайн төвчээртэй та сонсож өгөөрэй. Хүүхдүүд үнэхээр илэн налангуу өөртөө байгаа тулгарсан асуудлаа ярьж чаддаг болох юм бол эргээд том болсон хойноо ч гэсэн асуудал чигээр татгалаад байх биш гаргаж чаддаг. Яг ярихдаа ч гэсэн бас зарим тохиолдолд бодолгүй ярих тохиолдол гэсэн бодоод манай аав ээж намайг ингэж байгаа учраас ингэж асууж ах шиг байна ч гэдэг юм уу те. Ямар нэгэн байдлаар хүүхдийн насных нь одоо онцлогоос шалтгаалаад хүүхдүүдийн хувьд тулгарсан асуудалтай хандах хандлага нь өөрөдөг. Зарим хүүхдүүд асуудалтай байсан хэрнээ тэргээ мартдаг ч хүүхдүүд өөрөө тэр асуудал биш юм байна гэдгийг ойлгоод зөвхөн өнгөрөх үеийн зарим хүүхдүүдийн мартсан асуудлыг сэтрэх үед гинт санаад сэтгэл санаа тавгүй болгоч үе байдаг. Тийм болохоор хүүхдийн тулгарсан асуудлыг та мэдсэн бол аягүй сайн сонсороо бас таны хувьд бас сайн сонсож өгсөний дараа зөвхөн хүүхдийн талд орох биш. Чамд ингэсэн юм те, чамд ингэ санагдсан юм. Тэгвэл танаа найзад ямар санагдсан болж гэдэг юм те. Аль талаас нь бас нэг бодолцоод маш сайн нухацтай ярилцаж үзье. Яагаад гэвэл нь асуудлын тухай ярьж байгаа зүйл учраас нухацтай хандах нь хэрэгтэй гэж бодож байна. За дээрэс нь төвчээрийн дээд хэмжээнд дээр ганц секунд нэмэх хэрэгтэй. За энэ нь юу гэхээр одоо олон асуудлыг сонсох нь тоглоом тоглож байхад нь гэрхэн хардаг болох нь бас машин дунаанд явж байхдаа эсвэл одоо хэн нэгэнтэй юм яриа сууж байхын ч гэсэн та сонсохдоо төвчээр алдагдаад очиж загнах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар сөрөг түргэцэн хөдөлгөөн гаргалгүйгээр зүгээр л үнэхээр нэмээд хэмжээтэй гэж бодох үедээ ч гэсэн 1 секунд нэмээд үзээрэй. Тэгээ хүүхдүүдийн хувьд л хүүхдүүдийн сэтгэл санааг нь үүмүүлэхэд 2 секунд л хангалттай гэсэн судлаачдын бас яриа байдаг. Гэтэл та үнэхээр төвчээрийн дээд хэмжээнд дээр 1 секунд нэмэх юм бол таны хүүхдэд ч гэсэн магадгүй дараад хизээч мартахаагүй тийм ухаан дурсамж бий болохгүйгээр та өөрийнхөө төвчээрээс үүдэлтэйгээр хүүхдээ гой дурсамжтай үлдээж бас юуны магад тийм үү? Ямар ч гэсэн төвчээртэй байх хэрэгтэй ахна. За хамгийн сул сонсох зүйл дээр юу болохоор хүүхдүүд чинь одоо үгний ард нуугдаж байгааг хүүхдүүдийнхээ одоо үгний ард нуугдаж байгаа тэр үгийг санааг нь ойлгож сурах хэрэгтэй. За магадгүй 2 юм уу 3 ч юм уу олон хүүхдтэй асуудал гарлаа гэхэд энэ ингээд гэл баахан би нэгэ ховлон тэр хооронд хэн нь яг ямар санаатай байгааг хэнийх нь ард яах нууц одоо утга учир байгааг бид нэр ойлгож мэдэж сурах юм бол дараа нь хүүхдээ олж харахад асуудал тулгарсан үед ч гэсэн айгүй амархан ойлгон тийм болохоор хүүхдээ айгүй сайн мэддэг байж ижил аав ээжүүд маань хүүхдийнхээ хэлж байгаа үгний цаана үйлдэлийн цаана юу болоод байгааг энэ худлаа юу үнэхээр үнэн үү? Үнэхээр баярлаад байна уу? Надад таалагдах гэж баярлаад байна уу? Гэдгийг та анзаарч ойлгож мэдэж авч чадах нэ. За хүүхдүүдээс асуух хэдэн зүйл байна. Асуух зүйлсийн хувьд болохоор яагаад ийм юм болсон гэж чи бодож байна? Нэгдүгээр. Хоёрдугаарт нь хэрвээ ингл яах вэ гэсэн одоо ямар нэгэн байдлаар тоглоом хураах ч юм уу, хувцас зүг харуулж өмсөх ч юм уу те. Эсвэл ямар нэгэн тэр нөхцөл байдалтай тохируулаад хэрвээ ингл яах вэ? За гуравт нь болохоор хоёулаа яаж үнийг зүгээр тайлбарлах вэ? За магадгүй аавтаа ээж нь хүүхдтэйг нийлээд энийг яаж зүгээр тайлбарлах вэ? Эсвэл ээж нь хүүхдтэйгээ аавтаа энийг яаж зүгээр тайлбарлах байлаа гэд хамтдаа бодож тунгааж болох юм. За тэрний дараагийн дөрөвт нь болохоор чи юуны тухай бодож байна гэх хүүхдээ юм бодоо байжэл асууж явах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхэд заримдаа гинттэй санаанд оромгүй хөөрхөн хариултыг хэлнэ. За тавт нь болохоор өнөөдөр сонин сайхан юу болов? Сургууль дээр нь юу болов? Цэцэрлэг дээр нь юу болов? Гэт хүүхдийн сэтгэл санаанд тэр үедээ яг юу бодож байгаа тухай, тэр өдөр юу өөрт нь тохиолдсон тухай бас яриаг нь сонсоорой. За тэгээд гадуур явж байхдаа ч юм уу те эсвэл зүгээр харж байхдаа за хүнсний дэлгүүр болоо гэхэд энэ ямар амттай бол гэж төсөөлөл нь бодох ч юм уу.
Эсвэл хувцас үзвчсэн чи энэ ямар харагдах болоо ч гэдэг юм уу те. Ямар байх болоо гэсэн энэ асуултыг бас тавиад төсөөлүүлээд үзээрэй. Тэгэх юм бол хүүхдүүдийн одоо сэтгэн бодох чадвар ч гэсэн нэмэгдэн тэгээд та бүхэн өөрсдийнхөө хүүхдийн тухай бас илүү их мэдээлэлтэй болж авнаа гэж бодож байна. За үзүүлэх зүйлс байгаа. Үзүүлэх зүйлс болоод цаг гаргах зүйлс хариулсан байна. Нэвтрүүлгийн мазаг нэлээд явж ер нь жоохон яруу явъя гэж бодож байна. За үзүүлэх зүйлсийн хувьд болохоор ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах ёстой хамгийн best way гэж ярина. Хамгийн одоо зөв арга. Тэг ямар нэгэн зүйлийг хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах. Энэний хувьд талаараа Солонгост болохоор ихэвчлэн хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуул гэж явах оронд Солонгосод юу гэж хэлэхцүүлдэг гэхээр юуг нь болохгүй гэж хэлхийнхээ оронд энэ нь болноо гэдгийг хэлээ гэдэг. За өнөөдрийн манд танд санал болгож байгаа зөвлөгөө болохоор Орос сэтгэл зүйчийн зөвлөгөөнөөс танд хүргэж байгаа сэтгэл зүйч Елена Макеронкогийн зөвлөгөө байгаа. Тэгэхээр энэ нь хийхийг болохгүй зүйл гэхээ оронд яаж хийдгийг нь харуулъя. Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохгүй зүйлээс илүү энэ нь болно шүү гэдэг дээр аягүй поинтлж өгөх хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь болохоор эвлэлтийг тоглоомоор одоо юу хийж тоглож болох вэ гэдгийг бас өөрийнх нь хэмжээнд чаддаг зүйлсээс сурцсан байгаа. Шинэ төвшөнд том хүн арай өөрөөр хийн штэ. Том хүний төвшөнд арай өөр зүйлийг бас ингэж хийж болно шүү гэдгийг бас зааж өгч болох юм. За тэр нь одоо байшин барьдаг ч юм уу те. Эсвэл арай том ордон барьдаг ч юм уу. За хүүхдийн хувьд бол өвсөөр шүгэлдэж одоо сургах ч юм уу. Эсвэл дүүгүүрдэж сурах ч юм арай тийм өөр охтуудын хувьд болохоор одоо талах зүс хийх ч юм уу. Эсвэл хувцас авах гэх бол аль аль нь сурах хэрэгтэй. Эдгээр зүйлийг зааж өгөөд үзүүлэх хэрэгтэй байгаа. За тэгээд ялангуяа одоо жоохон том болоод ирэнгүүт нь талах зүсэх ч юм уу жоохон аюултай тогонд юм залгаад хийх ч юм уу тиймэрхүү зүйлсийг маш болгоомжтой хийх хэрэгтэй гэдгийг аюулсан ойлгуулж явах хэрэгтэй. Тэгээ маш сан үзүүлж явах хэрэгтэй. За тэгээд өшөө томрох тусам нь мэдээлэл хайхыг зааж өгөх хэрэгтэй. За орчин үед бол маш сайн интернет хөгжсөн байна. Тэгэхээр интернет гэдэг зүйлийг бид нэр болохгүй гэж хаахаас өмнө зөв ашиглах хэв маяг хэвшилд сургах юм бол энэ маш сайн чухал зүйл байгаа. Тэр мэдээллийн эрен зэнд бид нар мэдээллийг зөв хайж хэрэгтэй мэдээлэл олж чаддаг болно гэдэг томчуудын хувьд ч ялгаагүй хүүхдүүдийн хувьд ч ялгаагүй маш чадварлаг одоо чадвар байгаа. Сайн чадвар байгаа. Тийм болохоор мэдээлэл хайхыг сайн зааж өгөөрэй, зөвлөж өгөөрэй. Магадгүй таны хүүхэд бас компьютер хэрэглэж чаддаг, өөрийн гэсэн утастай болсон бол миний хүү ийшээ нэг ороод одоо Монцами агентлагийн мэдээнээс чи надад нэгийг уншаад аав ээжтэй юу унсанд хаагаа ярьж өгж байгаараа ч гэдэм үү те. Иймэрхүү байдлаар өөрийнхөө хэрэгтэй мэдээллийг эсвэл YouTube руу ороод дуртай ютубер хүнийх нь видеоноос чи тэгвэл чи яагаад энэ дуртай байгаа өнөөдөр юу нь хамгийн гоё байсан тухайга бас ярьж өгөөрэй ч гэдэм үү те. Иймэрхүү маягаар өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь гэсэн анхаарад өөрийгөө чадваржуулах тал дээр нь гэсэн бид нар анхаардаг байх хэрэгтэй байх нэ. За тэгээд маш чухал үзүүлэх зүйлсийн хувьд бол эхнэрээ нөхрөө эхнэр нь хэрхэн хөндлөж хайрладгаас харуулж өгч явах хэрэгтэй. За дээрэс нь өөртөө үйлчлэх хөдөлмөр өөрөө өөрийгөө хөндлөх энэ хөвшилт сургах хэрэгтэй. За энийг хоол идэхтэй ч байсан, хувцас өмсөхтэй ч байсан, хүнтэй ярилцахтай ч байсан, өөрийгөө цэвэрлэхтэй ч гэсэн бид нар ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо ая тухтай, эвтэйхэн өөртөө үйлчлэх, өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүндэтгэх энэ хөдөлмөрт сургах нь маш чухал байдаг байгаа. Тэгээ энийг бид нар үнэхээр харуулж үзүүлэх нь заах нь аюул чухал байгаа. За хамгийн сүүлдээ цаг гаргах зүйлс байгаа. Тэгээ хамтдаа сүүлийн үед маш их барилгууд баригдаж байна. Тэгээ хамтдаа хийгдэж байгаа тэр барилгын ажлуудыг харж болох юм. Тэгээд сарын өмнө ийм байсан ч өшөө ийм том болчихжээ те. Сарын өмнө ингээд цонхгууд байсан чинь одоо бүгдээ цонхтой болчих тэйч юм те. Ийм хөгжлийн одоо явцыг өөрчлөж байгаа зүйлсийг бас хамтдаа хараад ярилцах бас гоё. За энэ зүйлс дээр цаг гаргаад хараад ярилцах хэрэгтэй. За хоёрт нь болохоор нисэж яваа шуудыг ч юм уу эсвэл
аквариумд нь байгаа загсыг ч юм уу тэгжэж байгаа амтнаа ч юм уу тэр ихээр амтнуудыг бас ажиглах айгуу чухал. Тэгээ энэ дээр гараад яг ярилцах бас айгуу чухал байгаа. За гуравт нь болохоор хоол ихтэй туслах байгаа. За эхлээд жоохон гурил тасаж өгөөд ч юм уу за хамтдаа хоолоо хийя. Тэгээд гурилаа жоохон нухуулаа дараа нь жижигхэн ганж гаргаж өгөөд илдүүлээд ч юм уу тий. За ингээ хоолоо туслуулаад за арилгацсан төмсөө угаалгаад ч юм уу тий иймэрхүү маягаар баг багаар хоолоо хийхдээ туслуулах нь дараа нь тэр өгөөж гисэн хоолоо аюу амтархан бас маш баяртай сэтгэл хангалуун идэх байгаа. Тэгээ хамтдаа цаг гаргаж байгаа гэдэг нь маш чухал байгаа. За тэрний дараалал аялалд буюу аль нэг тийшээ хамтдаа явах. Хамтдаа цаг гаргах байгаа ч тий болцох ч яж болох юм. Ийм цагуудыг гаргаарай. Тэрний дараалал жоохон хамтдаа заваарахаас сонирхолтой. За шавхаа ч юм уу, ус туучих ч юм эсвэл бүр шаварлуу ингээд лаг шаварлуу орох ч юм уу. Дараад нь мэдээж цэвэрлчихэл учраас хүн болгонд л нэг жоохон заваараа сахилгагүй ялангуяа хүүхэд насны дээр бол нэг сахилгагуутмаар үе байдаг шүү дээ. Зүгээр сууж чаддаг. Тэр үед нь өөрөөсөө загнуулах юм биш хамтдаа аав ээж нь хийгээд шавар туулаад үдчихэд нэг заваараад үдцэн дахин тэр заваарах тэр мэдрэмжийг авмааргүй болдог. Дээрэс нь дурсамжтайгаар дурсгалтайгаар айгу гоё аав ээжтэйгээ байсан учраас дахиад заваараа яах юм. Гэхдээ байлуудын аав ээжтэйгээ шавар шавхаа туулаад үдцэн тэгээ үдцэн юм чинь гээл те. Тиймэрхүү маягаар арай нэг өөр хандлагатай болно. Тэгэхээр юудаж гоё цаг гаргаж зүуд заваардаг цагч гаргаад заримдаа бол хүүхдүүдтэй гэртээ хоол хийх чинь ингээд гурилаар сайхан заваардаг л та тийм. Тиймэрхүү цагуудыг шсэн гаргаж үзэж болох юм. За тэрний дараалал ямар нэгэн за хоол хийсэн ч бай, гэр цэвэрлсэн ч бай, хувцас өгсөн ч бай, хувцас хатаасан ч бай. Ажлаа хамт хийж л байгаа бол хүүхдүүдийнхээ хурданд нь тохируулаад хамтдаа хийх мэдрэмжийг нь үргэлжлүүлэн өсгөөрэй гэхгүй. Хүүхдээ нэг 2хан юм хийж идэл барыг 7-8-10 юм хийсэн байх юм бол хүүхд тэрийг хамтдаа юм хийж ин гэхээсээ илүү би зүгээр л жоохон хийсэн гэсэн тийм хамт гэсэн мэдрэмжээсээ илүү жоохон л хийсэн. Ээж ихийг хийсэн би жоохон л хийсэн юм чинь гэд өнгөрдөг. Тийм болохоор хамтдаа гэдэг үгийн үндэсний үлээ хамтдаа л ихтэгэхээр хурдын хувьд ч гэсэн ижил байх хэрэгтэй байх нь за мэдээж чадрын хувьд сайн байх нь ойлгомжтой. Айлуулах хүүхдийн одоо хоцроод байна гэсэн мэдрэмж би муу байна гэсэн тийм мэдрэмж авахгүй байхад та туслаарай. За хамгийн сүүлд нь болохоор хүүхдэд тоглож явах зурн дэрэгдэн нас харц суух. Айгуу гоё. Тэг хүүхдүүдийн хувьд гэсэн аав ээжигээ хаажуудаа байгааг хараад тоглож сэтгэл санаа амар тоглох нь айгуу хүүхдүүдийн хувьд гэсэн айгуу гоё цаг байдаг. Чиний хамт дүүжин дээр суугаагүй ч гэсэн хамтдаа тоглохоор гарахад сааданд тоглож явахт аав ээж нь хамт байх юм бол хамтдаа байна гэсэн тэр мэдрэмжийг авдаг байгаа. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд цаг гаргах зүйл, бас үзүүлэх зүйл, асуух зүйл, мөн сонсох зүйл, ярьж өгөх зүйл, мөн хэлэх зүйл, байн хэлжих зүйл гэх мэт зүйлийг ярилцлаа. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг танд хэрэгтэй байсан байхаа гэж бодож байна. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.